Аватар бүр өөрсдийн хүнд хэцүү цаг үеийг өөрсдийн арга барилаар даван туулж, хорвоо ертөнцид тэнцвэртэй байдлыг авчирч байсан түүхтэй. Харин The Last Airbender цувралд Аватар анги 100 жилийн турш хөлбөө байсны эцэст иргэн ирж, дэлхийг баргал бүхэлдэн эзэлсэн галын эзэн Озайг булган авах хүн ачааг үрдэг. Гэвч анги түүнээс өмнө үлдсэн 3 элементийг сурч тулаанд бэлэн болох ёстой. Бүлэг ах бүрт анги ус, газар, гал гэх 3 элементийг удирдах сурахад түүний нуруунд дээрх ачаа улам өндөрч, ердөө 12 настай жаахан хүүхэд дэлхийн хамгийн хүчрэг нэгнийг булган авах үүрэг хариуцлагатай ахин нүрт тулдаг. Your days of tyranny are over, Fire Lord. I'm bringing you down. Дэлхийн бүх иргэд түүний найзууд ангид ямар их итгэж найдаж байгааг, энэ түнд ямар том хариуцлага хүнд ачаа болж байгааг 3 дахь бүлгийн Nightmares and Daydreams анги дээр маш тодорхой харуулдаг. Үүнээс болж анги шүн унтаж чадахгүй, өдөр нөөрт нагцсан том үргээсээ болж өөрийгөө өчлөн тулааны бэлтгэл хүртэл хийдэг. Энэ анги дээр анги болон Зуканор дотроо юу мэдэрч байгааг параллел байдлаар харуулдаг. Ер нь л их дутуу үнэлэгдсэн анги гэж хувьдаа боддог. Эцсийн мөчөд анги галын эзэнг хороох уу, эсвэл өөр арга замаар шийдэх үү гэдэг сонголт дээр ирэхэд аль сонголтыг хийснийг бүгдээрээ мэдэж байгаа. Анги хамгийн инэрэнгүй шийдвэрийг гаргаж, Озайн бендинг чадварыг авч түүний амийг хэлтрүүлсэн. Тэгвэл Аватар ангийн гаргасан энэхүү шийдвэрийн талаар өнөөдөр имжлэхдээ ярьцгаая. Гэхдээ эхлээд нэг мэдээлэл хүргэе. Unitel-ийн дараа төлбөрт үйлчлэгээ хэрэгэлдэг, эсвэл хэрэглэх гэж байгаа бол үнийг сайн сонсоорой. Unitel-ийн дараа төлбөрт үйлчлэгээний хэрэглэгчид өөрийн багцаасаа хамаарат Look TV-ийн Basic болон Premium багц дагалддсан байх шүү. Хэрвээ та мдэггүй бол өөрийн багцад хамаарах Look TV эрхээ Unitel зэгмэн сайтаар ороод шалгаарай. Түүний гаргасан шийдвэрийг ярихын тулд анги гих дүрийн юуг тулж ирсэн, ямар итгэл үнэмшил үзэл баримталтайг, мөн түүндээ хэрхэн өмж үлдсэн талаар ярих нь зүйтэй. I'm Aang. Анги өмдийн агарын хідэс төрсэн авьяаслаг Airbender. Тэр 6 настай дал өөрөөсөө 2 дахин ах хүүхдүүдээс илүү чадвартай, 10 нас хүрэхэд багш нараасаа илүү төвшөнд очсон. Харин 12 наснд агарын скутер техникийг зохиож, өөрийн ач охин Женорогоос өмнө хамгийн залуу Airbending мастер болж байсан түүхтэй. Энэ үед хийдийн настангууд түүнийг Аватар гэдгийг өөрт нь мэдэгдэж, асар том үүрэг хариуцлагыг гинэт өрүүлсэн юм. Normally, we would have told you of your identity when you turned 16, but there are troubling signs. Storm clouds are gathering. I fear that war may be upon us, young Avatar. We need you, Aang. Тэр бусад хүүхдийн л адил найзуудтайгаа тоглож, зугаацаж, хүүхэд насаа өнгөрөхийг хүссэн ч түүний хөв тавилан галын эзнийг зогсоох байсан. Тиймээс хүүхдийн гин зангаасаа олж, Апатамд хийдээс сухтан зандаа хөлдөж 100 жилийн дараа сэрсэн билээ. Тэр хоморлон устгалын өмчдөр дараач тэр үргэлж өөрт оногцсон үүрэг хариуцлагаасаа зугцаар ирсэн. Гэхдээ энэ нь түүний буруу биш. Тэр ердөө л 12 настай хүүхэд шүү дээ. Мөсөн ууланд хөлтгөөс өмнө түүний үүрэг Созиныг зогсоох байсан бол 100 жилийн дараа энэ нь Озайг зогсоох болж өөрчлөгдсөн юм. Галын эзэн өөрчлөгдсөн ч галын усын ихлүүлсэн дайныг зогсоож тэнцвэртэй байдлыг авчрах үе тавилангаасаа зугтаж чадаагүй гэсэн үг. Мэдээж дэлхий дээр хүмүүс байгаа цагт инх тайван тэнцвэртэй байдал үр догшин тогтно гэдэг боломжгүй. Тиймээс л Ванаас хойш Аватар гэх ойлголт гарч 4 усад ээлжлэн дахин төрж Аватар сайкл эхэлсэн. Бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Аватар гэдэг тайтл өөрөө нэг зүйл хэдийч үе үеийн Аватар өөр зан төлөв, итгэл үнэмшил, тэмцэх арга барил нь өөр. Бүр нүүр тулж байсан саад дотор нь ч хоорондоо асар их ялгаатай. Тиймээс The Last Airbender, The Legend of Korra гэх хоёр цуврал хоорондоо асар их ялгаатай ч хувьдаа аль алинд нь маш их хайртай. Korra эдгээр The Last Airbender шиг төгс цуврал биш ч гэлээ. Ангиас илүү Korra гэх Аватар илүү их асуудлуудтай, дотоод зөрчилтэй, төгс бус комплекс Аватарыг бидэнд харуулснараа онцлог. Яг үндэ ангич бас төгс дүр биш. Өмнө дурдсанчлан үргэлж асуудлаас зүхтаж, өөрийн үүрэг хариуцлага үл тоосоор ирсэн. Гэхдээ энэ л биднийг анги гих дүрд хайртай болгодог. Түүний тулааны арга барил, Airbending техник нь ч аливаа дайралтаас бултах, зүхтах, хүчирхийллээс зайлсхийх гэсэн үзэл баримтлал дээр тогтдог. Энэ нь мэдээж агарын нүүдэлчдийн соёл, үзэл баримтлал, философитой 100% холбоотой. Агарын нүүдэлчид бусад улсын иргэдээс асар их ялгаатай. Тэд бусдаас алслагдмал жижиг арлууд дээр амьдарч, сүнсний ертөнцтэй илүү холбоотой аж төрсөөр ирсэн. Мэдээж агарын хидтэй амьдардаг учраас яг л ам нартай адил бясалгаж, дотоод амар амгалан гэрж, хүчирхийллээс зайлсхийж, амьтны амт таслахыг цайрладаг.
Бүр бусад улсуудыг эзэн хаан эсвэл овгийн зохион байгуулалт гэж байхгүй. Тухайн хэдийн настангуудын зөвлөлд хоорондоо зөвлөлдөж томоохон шийдвэрүүдийг гаргадаг. All I want is what is best for him. But what we need is what's best for the world. Гэхдээ анги арчлан эстэнлэхий дээр очиж өмнөх аватаруудаас зөвлөгөө авахад бүгд л дэлхийг аврахын тулд шудраг эсрэг тогтоож Озайг хороохыг зөвлөдөг. 100 жилийн дайнд игдэхэд аватар Року хамгийн том буруутан. Тэр өөрийн хамгийн дотны найз галын эзэн Созиныг дайн эхлүүлэх гэж байгааг мэдсэн ч түүний амийг өршөөснөөр хамгийн том алдаагаа хийсэн. Without you, all my plans are suddenly possible. I have a vision for the future, Roku. Тийм ч учраас Року өөрийн үйл хэргийг үзэхийг ангиас үсдэг. If I had been more decisive and acted sooner, I could have stopped Sozin and stopped the war before it started. I offer you this wisdom, Aang. You must be decisive. Хамгийн хүчрхэг бас түрэмгийг игддэг аватар Кёши бол юу зөвлөх нь ойлгомжтой. I offer you this wisdom, Aang. Only justice will bring peace. Тухайн үед хамгийн аюултай гэгдэж байсан эзлэн түрэмгийлэгч чиний амийг өршөөсөн ч ер нь баяраа бол өөрөө ширээн дээрээс унаад бэртсэн байлээ ш гэдэг шиг чин өөрөө унаад өгчихсэн. Гэвч Кёшид өөрөө унаж өгөх түүний гарт амиа алдах чанарын хувьд ямар ч ялгаа байгаагүй. Бүр агарын нүдэлчдээс төрсэн аватар Янчин хүртэл аватарын үйл хэрэг бол ямар ч үнээр хамаагүй дэлхийн ертөнцийг аврах гэж ангидцагдаг. Many great and wise air nomads have detached themselves and achieved spiritual enlightenment. But the Avatar can never do it. Because your sole duty is to the world. Here is my wisdom for you. Selfless duty calls you to sacrifice your own spiritual needs and do whatever it takes to protect the world. Тиймээс ангийн итгэл үнэмшилтэд үнэнч үлдсэн нь зөвхөн агарын нүдэлчдийн соёл гэхээсээ илүү түүний хамгийн дотны найз, багш, ментор байсан Gyatso-тай хамгийн их холбоотой. Who's that? Monkey Gyatso, the greatest airbender in the world. He taught me everything I know. Түүнийг аватар гэдгээр нь бус анги хөвнөр нь харж, харьцаж, хайрлаж байсан цорын ганц хүн Gyatso. 100 жилийн дараач тэр тим аватарын бүх гишүүд Озайг хороох нь цорын ганц зам гэдэгт итгэж байсан юм. Fire Lord Ozai is a horrible person, and the world would probably be better off without him. But there's gotta be another way. Like what? I don't know. Maybe we can make some big pots of glue, and then I can use glue bending to stick his arms and legs together so he can't bend anymore. Yeah, then you can show him his baby pictures and all those happy memories will make him good again. Do you really think that would work? No! Өөрөөр ангийн хажууд түнд итгэж, өөр арга зам бий гэдэгт итгэсэн хүн нэг ч байгаагүй. Харин түнд итгэсэн цорын ганц нэгэн бол арчлан ястналхий. Түүний цэвэр ариун бохирдоогүй сүнс, үзэл баримталтай үнж байдлыг харсан учраас л түүнд energy bending чадварыг өгсөн. The true mind can weather all the lies and illusions without being lost. The true heart can tough the poison of hatred without being harmed. Since beginningless time, darkness thrives in the void, but always yields to purifying light. Түүний инэрэнгүй бүх аймаг чухалчлан үзэх үзэл зөвхөн галын эзэн Озайг булан авахд бус эргэн тойрондоч бас нөлөөлж чадсан. Цувралын хамгийн сайн бичигдсэн хамгийн хайртай дөрүүдийн маныг Zuko. Hello, Zuko here. Түүний өөрчлөлт Redemption-д авгах Iroh түүний эргэн тойронд учирч буй хүмүүсгээд олон хүчин зүйл байгаач хоёр бүлгийн турш хөдөлсөн аватар анги маш том дэм үзүүлсэн. Zuko аватарыг олон ч удаа барьцаалж хүнд байдалд оруулсан ч тийм аватараас англи түүний доторх сайн хүнийг олж харсан. If we knew each other back then, do you think we could have been friends too? Хоёрдугаар бүлгийн төгсгөл Zuko Kataraгийн итгэлийг алдаж, гуравдугаар бүлэг тим аватарт нэгтгэр ирсэн ч хинч түүнд итгээгүй. Яг нь Appa түүнд дуртай байсан л та. Гэхдээ англи ганцаараа түүнд боломж олох хэрэгтэйг бусаддаа уриалдаг. I'd like you to teach me. Харин Катарагийн хувьд тухайн үеийн галын эзэн Azulon-ы тушаалаар өмнөдийн усны овг руу дайрж ээжийг нь хороосон Yonrogоос өшөөгөө авахыг бүх насаараа хүлээсэн. Zuko аватарын багт нэгдэж Катарагийн ээжийг хороосныг нэгч түүнд хэлж өгсөн. Тэрээр Zuko-тай хамт өшөөгөө авахар явхад анги түүнийг өшөө алтын замаар явахгүй байхыг зөвлөдөг. This is a journey you need to take. You need to face this man. But when you do, please don't choose revenge. Let your anger out. And then let it go. Forgive him. Харин Катара олон жил цээжиндээ тайсан уур хилэн үс онцонтойгоо нүүр тулж
ээжийг нь хороос нэгэн ямар ч үн цэнгүй өрөвдөлтэй амтан болохыг нүдэрээ харж Аангийн зөвлөсөн замыг сонгодог. Аангийн гаргасан шийдвэр дэлхийд инх тайван тэнцвэртэй байдлыг тэр дор нь авчираагүй байж болно. Магадгүй түүхэнд Аватар Озайг хороосон гэж үлдэх нь илүү импакттай, энгийн иргэдэд илүү их итгэл найдвар өгөх байсан. Цувралын турш Аанг хэдий дуудаа уур хилэндээ автаж үзэл баримтлалаа зөрчих гэж байсан удаатай. Үүн дээр фэнүүд маш олон талаас хилцэж хоорондоо мэтгэлцдэг. Аанг бүхний амийг чухалчиж үздэгч цувралын турш маш олон хүнийг гэмтээж санаандгүй байдлаар хороосон ч байх магадaltaй. Гэсэн ч түүний гаргасан шийдвэр The Last Airbender цувралыг хамгийн төгс төвлөрөөр төгсгөлтэй болгож чадсан юм. Бид цувралын нэрийг хүртэл ойлгох хэрэгтэй. Сүүлчийн агарын шидтэн. Тэр дэлхийн ертөнцийг аврах хүнд үүрэг хариуцлагатай нүр тулсан ч агарын нүдэлчдийн соёлыг хизээж ардаа хийгээгүй. Тэр өөрт байсан бүхнээ алдсан ч уур хилэн, үш онцонгоо ардаа орхиж энэрэнгүй замыг сонгосон Аватар. Харин та бүхэн түүний гаргасан шийдвэрийг юу гэж боддог вэ? Доор сэтгэлээр үлдээгээрэй. Мөн манай сүгийн эхлүүлж байгаа жижигхэн дэлгүүрийг маань дэмжээрэй. Instagram дээр Chaplin Store гэж тавил гараад ирнэ. Эхний ээлжинд Pop Mart брендийн pop соёлтой холбоотой blind box-ууд бэлэн оруулж ирсэн байгаа. Цаашдаа фигүр, ном, комик гэд pop соёлтой холбоотой хамгийн гол зүйлсийг боломжийн үнээр оруулж ирэх юм. За тэгээд манай сүгийг үнэхээр дэмжихийг хүсвэл Chaplin Store-оос худалдан авалт хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.